Австрали улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Эндрю Берримийн болон холбогдох албаныхан манай аймагт альчлаа. Ингэхдээ Австрали улсын тэтгэлэг хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгждэг 24-р цэцэрлэгийн уу төслийн нээлтэд оролцож, тус улсын засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрийн талаар мэдээллийг төрийн албан хаагчдад өгсөн юм а. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай мөн уулзаж Австралийн засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр болон цаашдын хамтын ажиллагааны талаар сайн солилцлоо. Аймгийн удирдлагуудын зүгээс спорт, англи хэлний багш чиглэлээр тус улсын сайн дурын ажилтнуудыг орон нутагт төрж ажилуулах боломжийн талаар мөн ярилцсан юм а. We were also very happy. Өчигдрүүдээс хойш бид нар Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийсэн. Үүний хүрээнд бол ялангуяа урт хугацаагаар тэтгэлгээр явж суралцахад одоо ямар боломжууд олгодгийг яаж одоо түүнд хамрагдах ёстой юм гэдэг юм мэдээллийг өгсөн. Энэ бол одоо Монгол иргэдэд дархан бол аймгийн энэ иргэдэд бол Австрали руу магистрийн түвшний тэтгэлэгт очиж сурахаас гадна бас гэр бүлээрээ тэнд очиж явж суралцах мэдлэг мэдээлэлээ одоо сайжруулах ийм боломж болцоог олгодог тэтгэлэг байж байгаа. Мөн өнөөгөө дархан уул аймгийн засаг даргатай уулзлаа. Энэ уулзалтын үеэр бол бид нар яхахгүй одоо засаг даргын амурын хөтөлбөрт орсон хүний одоо нөөцийг сайжруулах, хөгжүүлэх, хүүхэд залуучуудыг дэмжиж хамтарч ажиллах энэ үйл ажиллагаанд бол хамтарч ажиллахаар болсон доо үнэхээр таатай байна. Бидний хамтын ажиллагаа бол Австралийн тэтгэлэг хөтөлбөр болон Австралийн сайн дурын ажилтнуудын хөтөлбөрөөр одоо дамжин хэрэгжинэ гэдэгт итгэлтэй. Цаашид бол Австралийн тэтгэлэг хөтөлбөрт дархан уул аймгаас олон хүн хамрагдана гэж найдаж байна. Ягаад гэвэл энэ жилийн хувьд бол жишээ нь Австралийн тэтгэлэг хөтөлбөрийн тоо 17 байснаа 20 болж нэмэгдсэн байгаа. Үүнд бол боломжууд илүү өргөн болж байгаа гэж харж байна. Монгол дахь Австралийн тэтгэлэг хөтөлбөрийн газрын энэхүү тэтгэлэгт төр хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагад ажиллаж буй хүн бүр хамрагдах боломжтой юм а.